Бүр амар токсик байсан ч гэсэн найзууд нь миний найзаатаа салаа гэж хэлээд тэр хүн салахгүй байхгүй. Ягаад бахархалтаагаар манаа үе юм шүү гэд хэлээд зогсож юмар байгаа байхгүй. Бас ингээд хосууд тустаа унтаад хаар чинь бас болохгүй гэж одоо. Чирж аваачаал маа гэд нөгөө хөтөө намайг нүртэл болчихж байгаа байхгүй. За хай. За подкаста тавтай морилцгоно. Тийм чиний нөгөө тавтай морилно гэдэг чинь өөрөө хөөрхөл. Тий үү? Би тэгж хэлж байна. гэж хэлсэн байсан. За тавтай морилно. За өнөөдрийн сэдв. Өнөөдрийн сэдв хоёлаа юу яа? Зөвч байсан, бурууч байсан хамаагүй яг өөрсдөө хүүхдүүдийгээ хүмүүжүүлсэн арга. Хүмүүжил эсвэл нэг юм туршлагуудаасаа ч юм уу те. Яг энэ хэрэгэлсэн арга маань манай хүүхдээр аюу гоё ажилласан ч гэдэг. Тэр нь юу ч ажилласан. Яана байхгүй шүү дээ. Бичээ. Тийм тэр тухай ярд юм уу гэж бодсон. Тийм байна. Эхлээд сайн сайхан ярих уу? За тэгээ. За манай хүүхдүүд юу вэ? Эхлээд итгэлийг асууя. Сургууль явуулсан талаа. Сургуулийн сонин үлдээсэн шүү. Тийм, хариу гарсан. Тэгсэн чинь манай хүүхд хүлээлгийн жагсаалтанд орсон. Тэнцэн мөртлөө яг нөгөө нэг авах тоонд нь багтаж чадаагүй. Тэгээд хүүхдүүд тэндээс нь бүртгүүлэхгүй болохоор нь орно гэд. Тэгсэн чинь за ер нь л хударчлаа даа л гэж бодцсон. Зээл за угаасаа л 120 идүү хүүхд наавтал тэгэл манай хүүхд тасагчлаа гэсэн чинь оройн маргааш нь хариу нэрэд орой 7 цаг болж байхад танаа хүүхд хүлээлгийн жагсаалтнаас ингээд тэнцээд орлоо гэд. Тэгэнгуутаа амар маргааш 10 цагаас өглөө ирж гэрээгээ хийнү. Гэрээгээ хийхдээ хүүхдийн чэд зураг юм авчирнө. Тэгээд төлбөрөө 100% төлнө. Нэгдүгээр ангийнхаа төлбөрийг 100% төлнө гэдэг. Тэр бас жоохон шок юм байсан. Шууд ингээл үү гэл тэгэнгуутаа тэрэн доор нэг анхааруулах нь яг маргааш 10 цагтаа төлж амжихгүй одоо ирэх юм бол дараагийн хүүхд нь орно шүүгээд. Бас Хүлээлгийн жагсаалтаас болохоор тэгээд ахшгүй. Тэгэхээр л өстө нэрээ за гэлс гэл хамаг амжуулаад хүүхээ чэд зураг мөр байхгүй. За хадан зөксөж байгаа зураг мөргийн дараад өглөө ажилтдаг чэд зурагч олж болж янзлуулж манзлуул. Тэгээд яагаад орсон. Тэрс баярлалаа. Баярлаа. Одоо ингээд сурагч хөвгттэй боллоо. Харин тийм ээ. Амар сонир мэдрэмжээс ингээд очил гэрээ хийгээсэн чинь ингээд цүнхээ нөгөөл хүүхдийн юм ном омтой. Тэгмээтэй за ингээд танаа хүүхд манай сургуульд ямар ч гэсэн бүгдөө холдоо 12 жилийг хамт өнгөрөн. Хамгийн багадаа 1 жилийг хамт өнгөрөхөр боллоо. Ингээд адилхан та нар ч гэсэн хичээгээ бид нар ч гэсэн хүүхдийн чинь хүмүүжилт хичээцгээгээ хэлсэн чинь надад бүр амар гоё санагдаад тийм ёо за баярлаа хичээнэ. Тэгээ машиндаа суугаа явж байхдаа ажил руугаа үүлээд. Нөлөөс найрах үндэ. Тэгээ нөгөө нэг 24 оны зорилго нэг байсан гэдсэн шүү дээ. Тэгээ 25 онд нөгөөт нь шилцсэн гэдсэн чи бүр ингээм амар удаа энэний төлөө ямар их стресс, нерв ингээл ганцаараа зовоол зөндөө удаан шүнийг нойргүй өнгөрөөсөн шүү дээ. Яахаа мэдэхгүй. Тэгээ яг тэр мэрийгөө бодсон чи амар гоё эсэ. Бүр ингээд ёо finally гэж одоо жаргаж үлсэн. Гоё л. Шүртж амар том даа. Итгэлийн юу ямар вэ? Сэтгэл. Эхний өдрөө нэгд өдөр орох гэж уйлаад. Тэнд уулахгүй уул ингээд зүгээр явж исэн. Тэгснэ яг ингээд орох гээд ирсэн чинь нөгөө танихгүй газар руу шинэ юм руу орж байгааг өмнө нь орсон шүү дээ уул нь шалгалтай хөтөд. Тэгсэн чинь арай стил бас айдсан юм шиг үлээ уйлаад. Орчин солигдохлоор бас нэг жоох өөр. Тэнд ганцхан хүүхд үлсэн манай хүүхд үлсэн. Орж байгаа хүүхдээс хин ч үлээ. Би бүр яах вэ? Тэгэл ингээд өөдөнд нь яах вэ гэл миний өө тавьширч гээрж сүулдэ ингээд өөс дийлдэхгүй юм чи ингээд ээжээ дөхүү гууж ингээд хөлнөөс уурсан. За би орохгүй. Тэгсэн чинь багш нь гарч ирсэн. За та үлдэгээ авчихаа. Угаасаа наа чи тавьшрахгүй бид нар тавьшруулчихъя гэд байгаад байгаа болохоор эхлээд байна. Тэгэл ингээд заа гэл эргэж хараад явхад хойно нөгөөд чи гэл орилчоос ээжээ гэл зүрх бүр зүсэгдэл зүгээрээ гарчаад тэгээд нөгөө сургуулийн гадаа бас 10 хэдэн минут зогссоо. Яг ингээд яаж байгаа л үлж байгаа дууссан болов орчин тавьширсан болов ороод асуучд юм яах вэ яг анх удаа цэцэрлэгт өгж байгаа мэдрэмжийг дахиад авсан. Юу ганцаар нь уйлж нийтгэлөө. Тэр үлд нь бас нөгөө сенсацтай үлдэн шүү дээ. Гоёсаа. Тэгээд маргаашнаас нь болохоор шууд имэд нь хилээд ээжд хэлээд за надтай ингээд жоохон яагаад байна. Чамд бас эрхлээд. Тэгэхээр та оруудад зүгсч. За тэгээ ээж хөргөж өгсөн чинь зүгэр. За баяртай гэл найзаа гэл хүүхдүүдэд тараал орсон. Тэгээд болоо. Чам дээр яг ихний удаад эрхэлсэн юм байна л да тий. Яг тэгсэн юм. Зинаа чин том даваа ажил амар том. Энэ л өстой сонирхолтой байна. Тэгээд нэг яг ингээд хичээлд яваа сая 5 хоногийг өнгөрөөчлөө. Тэгэл гоё лээ. Нэг ингэж барьж сууж явах ийгүүл. Харин өдөрж байна.
Гэ нэг юм төвлөрөөд юм жигш. Яг барьж байгаа юм даа. Дуу сууламжуудаа ингэж барья да. Би ч авах чанга. Зя тийм байхаа нэ. Тий. Номыг хавцлаад хүүхдийнхаа дэвтрийг ингээд итгэл хөтөлгөө нэрээр бичээд ингээд амар гоё филинг байлгүй шүү. Тэгээд одоо формын эндүүдх бас амар хөөрхөш нэг жижиг форм эндүүд гэхлээр би өглөө яг эхний өдөр явахад нөгөө поло өмсүүлчих. Одоо угс форм өмсөхгүй шүү. Тэгээд полог нь өмсүүлчихгээд ингээд эндүүдд ховцлаад ингээд яасан чи ингээд цагаан поло өмснө. Дэвэр ингээд ийм цахтай цам зүсүүлж ямар том хүүхд юм бэ миний үчи гэж боддог. Амар хөөрхөн цохиод байгаа. Цөөхөн хурцлыг довболцоо. Одоо тэгээд гайг байна. Ер нь явж илээ. Шүлэгч ээжилж гин. Эхний шүлэг миний харандаа марандаа гэд шүлэгч ээжилж байгаа. Тэгээд тоомоо бичээд бүх юм нь ер нь дэжгүй болоод шүү. Бас нэг амар шахахгүй юм байна. Эцэг хурал болсон. Эхний эцэг хурал сууж үзлээ. Тэсэнгийн хурал дээр юу ярьж байгаа юм? Зүгээр ерөнхийдөө одоо яг яаж энэ хэд 5-7 хоног өнгөрөх үү? Юу хийх үү? Тийм болохоор бид нэр сураад төгсөх үү гэдэг. Гэрийн даалгаврыг яаж хийх үү? Хүүхдгээ энэ 7 хоногт одоо яаж харьцах юм бэ? Амар хөөрхөн сургууль нь оронгууд л шууд за эцэг эхчүүдээ хүүхдүүдээ айлуулах багш нартай мэдлүүлээд үүдний жижүүрч байсан мэдлүүлээ хүн болгонтой анханаас нь мэдлээ сайхан амарсан уу багшаа гэж ярьж сурган шүү гээл. Тэнгуут ингээл бүх ээж аваануудад нь тэгэнгүүт хүүхдүүд харалаа тэгэж хэлдэм юм. Тэгэхээр бас ганц сургууль гэхээс илүү тэр хүүхдийг ингээд анханаас нь хүмүүжүүлээд л амар гоё. Ер нь одоо тийм болцсон байж магадгүй бах тий. Хүүхдүүдийг ингээд яг нэг энгийн харилцаан дээр суралцах. Заавал шууд нэг хичээл юмнууд биш. Тий. Наад захын нэг соёл юм. Тэгэл гэрийн даалгавар одоо ингээ хичээлүүдийг авааруулахгүй, бөөнд нь хийлэхгүй, одоо маргааш тоорохгүй байсан ч гэсэн тооных нь гэрийн даалгаврын тухай бүрт нь хийлгээрээ тэгвэл хүүхдүүд нөгөө ингээ юмыг баг дээр нь хийдэг гэдэг юм дадлыг анханаас нь суулгачвал амар шүү. Тэгэхгүй бөөгнүүлээд тэгэл хүүхдийг ингээ бөөгнүүлсэн чигээрээ сурчин. Тэгэл 1 2 дугаар ангир ороод сүүлдээ та нар гэрийн даалгаврын хийдэг өөрсдөө хийдэг болоод тэргүүт бүр аваардаг тийм хүүхд болчих шүү гэл. Ер нь тажиг байгаа. Nice. За манай эргэсийн төрсөн өдөр явах хэр болов? Тийм эргэсийн төрсөн өдөр яг нөө ярьж ирсэнараа найзуудтай 5 хүүхэд уулын 4 хүүхэд гэж төлөвлөж ирсэн. Чинь яг өмнөх оройн нэг найз нь талаа андаа найз нь очиж болохгүй гэд. Тэгээ надаас асуу. Тэг яаж аль хүүхэд дүүгүйд тэгээд дуудаа. Тэгээ 5 хүүхэд ирээд тэг эргэс үжээртэй хойлолтой 7 хүүхэд кино үзүүлээд гэртээ авчиж нөгөөдийн хоол идүүлчихэд тэгээд бид гурав гарч гүйрсэн дээ 6 цаг хүртэл. Тэр нөгөө нэг стори байлууд юу байлуу нөгөө очко голтон суудсан бүх хүүхдүүднийх нь голт ялгахгүй л танаас нь. Цаа чи сайн даж иш агаан тохируулаад үгүй заа юу гэснээр нэг мэп тууралдаад байна. Бас дэлбэр нь тоглоод дэлбэр нь хүүхдүүдэд тоглоно. Яваасаа ихсэн ядж амар том надаас том тэгээ нэг жоохон бүдүүхдүүд нь бүр амар том хүүхдүүд зарим өөр нэг жижиг. Үгүй тоо хоёр тэр дунд ээж аав гэж харагдахааргүй болчихсон лээ. Тэр хүүхэд амар томорж байгаа нэг. Тэгэл за явлаа шүү гэр бүтэн байлгаж агаар яваа тэр бүрэн бүтэн байж байгаас чи анаа таал байж ивэл яах вэ гэж. Тэгээ өөр юм сайхан найрлсан л ёо гэртээ орсон чи ундааныхаа самгаас газар баз байц. За ганц өдөр л юм да тийсэн шүү. Тэгээ таалагдсан гэх нэг гоё байсан. Амар сэтгэл хангалуун л өрөн бэлэн амар дуртай. Найзуудын нөхсөн мөлөөр хараа ээж амар гоё яагаад. Үжээ ээж би хагаш тэмдэглэн гэж. Оо шууд ээж би 3 найз урна. Тэгэж тэнцээ тэмдэглэн. Ингэж тэмдэглэн тийшээ явна. Шууд анханасаа хараад гаргацсан тийм. Өмнөх төрсөн өдрүүд дээр болохоор ангийнхаа найзтай урьж байгаагүй гэж. Зүгээр нэг гэр бүлийн найзууд итгэл мэтгэл гэж хэсэрсэн тийм. Энэ жил болохоор ангийнхаа найзтай урна гэж цаач баах юм яриад. Тий, одоо тэр нь илүү сонирхолтой байх тийм. Ахыгаа хараад ангийнхаа найзтай урьж болох юм байна гэж цаад чи бодцсон. За гэртээ хийж болдгий байна. Тий, найзуудаа ингэж enjoy дэж болох юм байна. Ээж аавыг явуулчаа гэртээ сайхан гэж. Зардлын хувьд ч гэсэн хамаагүй баг гарч байгаа сте тий. Одоо тий гайгүй. Хоол ундал бэлдэн гэхээс уусундаа гэхээс би ч хоол унд гээгүй. Шууд бэлэн юм аваад хүүхдүүд бэлдээсэн. Гэтэ яг нөө нэг юм өсөж байгаа үеийн хүүхдүүд болохоор амар идэв л хоёр барыг илүү гарах бах та гэж бодсон чи бүгдийг идцээл зүгээр хэрэгтэй хүүхдүүд. Тэгээ яана хүү аль хүүхдүүдийг өсгөцчөөг байгаа гэж бодсон хоолн дууссан. Тэгээд нэг тиймэрхүү өөр чин тэгээд бас нэг хэрэгсийн төрсөн өдөр хадмаа төрсөн өдөр нэг ойрхон болохгүй нэг өдрийн зөрүүтэй. Тийм бисэн тэ нэрээ. Тэгээ амралтын өдөр нь тэр хоёрын төрсөн өдрийг харьж нөхөж гэрүүлээ хандаа. Тэгэл өнгөрсөн дөө. Тэр reels болстой гоё л эргэсийг нөө. Тий тэрийг юу яасан? Би YouTube тавьсан байхгүй шортоор. Тэгсэн чинь юу яатсан? Бандуулсан. Шалтгаан нь бага насны үед алкогол бол юм ингээд нэг сурталчилж байгаа марк юм бэ. Тэгээд дээрэс нь жоохон юу явж байна?
ягдүүлээ. Би нэг толгой Зодж байгаа хүчрхийлэл. First time болохоор ингээ remove хийлээ шүү. За айгүй ийдэг тэгсэн. Тэгээ хэрвээ яагаад вэ гэж яаж бол та report бичиж болно гэхэл. За яшаа шүлээ. Өсөл нэр үний юм дээ. Баг алкогол сурчилж байгаа юм шиг юм Тийм. болчихсон. Тэгээ баг насны хүүхдүүд дээрээ бас болохгүй юм ээ гэж тэгээ. Тэр рилийг үзмээр байвал бүгдөө Эмигийн Instagram руу орж үзээрэй. Тэр ихтэй бүр рекорд тогтоосон шүү. Амьдралдаа анх удаа ямар ч тийм буст мөстгүйгээр 28,000 орчим үзэлт болсон шүү. Тэгтээ тэр чинь яг амар хөрх 21 нас 12 нас гэдэг яг ингээд таарж барцаа. Яг энэ жил тохироод байгаа. Дараа жил гэх юм бол 13 31 гэхээр арай ацалтахгүй. Харин тэрстэй өөр хүмүүс. Яг зөвл үедээ хийсэн юм байна тий. Тэгээ манай хүүхэд нь жүжигчин байсан юм байлээ. Суул. Харин тийм ээ би бүр орж бүр би уухны. Нэг тийм хөвчлөлтэй сонинтай. Өөр хүн байлээ. За өөр сонин сайх юу болов? Үжингийн амралт би даалт юу болж байна? Дууссан уу? Дууссан. Тэр чинь өнгөрсөн 7 хоногт л нэг 5 өдөрт нэг юм хамаагүй тэгээд үгүй явуулсан. Шүд мөд бах байлаа сүлдээ. Өө нэрээ нөгөө хилнийх нь юг тасдуулсан гэдсэн тий. За. Үжингийнх юм баггүй юу? Нэг сарын үед нь уруулын хөвчөнд авахсан. Яагаад тэгэхээр үүдэн хоёр шүд амар зайтай урахад. За. Тэгэхээр нөө энэ дээр нэгаа одоо энэ дээр нэгаа юм ингээд тэглэдэд юм байл. Тэгээд авчих бол үүд хоёр шүд нийлнэ. Тэгээд хилийн хөвчөнд авдаг нь болохоор манай өвнийх ингээд юм бөөрийн хардаг урагшаа биш. Тэгээд иш Ц гэдэг ийм бүснүүдийг хийж чаддгүй, ялгадаггүй байхгүй. Цэж живчлэр яг тэр үнүүдээ орсон бүснүүдээ жоохон алдаад. Иш энтер ялахгүй. Тэгээд тэрийг авахулчмал хилэнгээ урагшаа үзүүртэй гараад тэг асуудал ярьдаг. Тэгэхээр нөх хил одоо нөх хүүхдүүд нэ баг насн дээр юу яагаад гэдэг шин. Ярьж чаддгүй хүмүүдэд том болж чад зүгээр болно гэдэг. Тэр хилийн үзүүлж амар юм билээ. Эрхэсдэгтээ тэгэж тариулж исэн юм уу? Эрхэс үгүй. Эрхэсийг болохоор намайг дурайцсан. Үжин болохоор очгоо дурайцсан. Очгогийн хилэндээ одоо зүгээр юм. Очгоо чинь сая нодны энтер авахулсан шүү дээ. Тийм үү? Гэтэ тэгээд том болсон хүнд ч юм бол арай л өөр юм байл лээ. Заавал ингэ тасал масал хийх хэрэгтэй юм лээ. Ингээ тагнамаг ташиж хилээ ингэж урагшаа сунгаж мунгах. Бас хүүхдүүдээ бас шалгаж үзэл бас зүгээр. Тийм байна. Үзмээр. Угсаал хил муутай дөө гэд хайхгүйгээр бас нэг үзүүлж шүдний имлэгт үзүүлсэн шүү. Тийм байна. Тэгээ шүдний имлэг тасчих өгч юм үү. Тэгээ тасчаад ойдл боёдл тавихгүй шууд даалаа. Ойдл. Одоо цаатаач ойдл нь маргаашнаас очих واخ. Тохонд ойдлтай яхаа ярихад асуудалгүй юм идэхэд жоохон өвдөж гэнэ. Нэг хил ингээ байнгын хөдлөх учраас юм идэхэд жарилууртай юм идэхэд жоохон хэцүү дээ шүлтэй олмол. Ибүмэ бууж нэ зур нүггүй гайгүй. Гайгүй л юм. За наадах чинь нэг тойроо гарчих юмсан. Тийм. Гэтэ яг ер нь орчуул зүгээр л санагдсан. Тийм байна. Тэгээ яг үзүүлэхийн хувьд бол үзүүлсэн дээр л юм байна. Тийм. Тийм байл шүү. Зүг. Нэр энийг бас мэдэхгүй байж магадгүй. Очгоо болохоор жишээлбэл уусаал би бүр хийлтэй гэдэг одоо бидний үеийн ханаас бүр хийлтэй ир үсэн хэлж чадахгүй ч юм уу нэг юм өсөг хэлж чадгүй хүмүүс үү тэр чинь ингээл багтаа хэлнийх нь учрыг олцсон болвол тэгэл болох л байсан байхгүй юм. Одоо яар сүүлийн үед амар их тэгэж дээд доодох юм момент таардаг өнөр чинь одоо ихсээд байгаа гэдэл ш. Тэгэхээр хүмүүс эртгэн дээр нь мэддэг болоод мэдээлэлтэй болоод байгаа. Мэдлэггүй үед гэсэн байхгүй тийм байна. Одоо мэдээ тэгээд яачвал. Тэрийг шүдний юм чи өөрөө ингэж авдээ шүү гэдгийг хийж өгсөн үү? Та хоёр өөрсдөө юм өмнөөс очиж мэдсэн үү? Ирсэх болохоор нөө дээд уруулгыг авч ирсэн болохоор мэдээд байгаа. Нөө шүднээс бас амар зайтай баргаад хилийг болохоор очгоо өөрөө нөө судалж агаад миний хил нэр ийм юм байна гэж судалж агаад ингэж хилний хүчээр авах юм бол асуудал болт юм мэдээд тэгээ үжин үзүүлсэн чи үжингийнх бас яг очгоо гэх шиг байна гэд тэг авахсан. Зүг. Хэрэв очгоо асуудалгүй байсан бол бас мэдгүй яваад яах юм биш магадгүй. Магадгүй мэн. Аавыгаа дөрөөсөн бүрэн гэлтэй ч гэдэг юм уу. Тэгэл тэрүүгээр нөхөрдөл тэгэл том болсон ч гэсэн тэгээд ис ишээр андуурж ирээл. Тийм. Одоо жишээлбэл нэг одоо арай гайгүй юм уу эсвэл тасцсан юм. Багшаа гэхээр багсаа гэдэг үгсэхгүй. Ийм ис цас мас гэлээ зас. Тэг ингэ хэлсэн чинь нэрэ үжингийн яриа нэг жоохон тийм байсан юм шиг санагдаад байна шүү. Тий. Одоо тэгээд ойдл нуунаад ирэх юм бол сайн тасгал хийдэр бол гоё хэлдэг баг. Өөрөө тэрэндээс амар дуртай амар ойсон юургээ явдаг. Тэгсэн. Гэтэ одоо ээж би гоё ярьдаг болно те. Өөгөөрхий. Тэр нь амар чухал ах шүү. Тийм. За тийм байна. Хоёулаа сонир сайхан бас нилээлх юм болсон юм. Харин тийм байна те. Чи чинь бас цас юу л завгүй юу яж байгаа шин. Тэмцээндээ бэлтээ. Харин тэ одоо явахгүй тэмцээ ингээ завгүй. Битэр чи өглөө гараал өдөржингөө ажил дээр хамт байж байгаа л 2 цагаас сургууль нь хичээл нэхлэн 2-оос оруулж өгчөөд 5-аас авах хэвээр 5-10-аас. Тэгмэд миний ажил 5:30-аас тарна. Тэгэхээр авч чадахгүй. Тэгээд
нэг бол ажилласаа яаж иж ирт гарна, үгүй бол ээжийг авуулаад тэгэл замдаа уулзаж хүүхдөө машинаас өгж авалцаал. Тэгэл би нөгөө юу лугаа дагуулж яваа. Бэлтгэл рүүгээ дагуулж хамт яваа. Манай нөгөө тэмцээн бэлтгэлүүд чинь ингээ нөгөө таймер тавиад бодогчвол нөгөө анхаар гэ таймерын дараангууд нь бийб гэдэг уурдаг. Тэгээ буудаад дуусангууд нь хугацааг нь за тэд ингээ хэлдэг байхгүй. Тэсэн чи хүүхэд том болох чи өстэй аштай юм байна. Намайг манай заалан дээр хүмүүс хувийн таймертай үрж ирж ийгээд нөгөө миний уу дараарай гээл төгт. Ээжээ бэлнэ билээ анхаар гээл дарчин зөө. Тэгээ буудаас ээжээ хугацаа чи 2 1 7 8 гээл тэр 21 секунд 78 дээд. Тэгээ 2 1 7 8 гэж үгж хэлдэг амар хөөрхөн. Тэгээд нөгөө байнер унангууд тэрийг босгож тавих хэрэгтэй байхгүй. Тэгэл буудад дуусчаад би амар ингээс үртэй. За ээж хүн босгоорой гэх. Нөгөөдгөө хойно за гүүгээл очиад бүгдгээс би бүр хүннэн амар байгаа. Нэг бодлын гоё. Одоо түл итгэл бүр ингээд чамаа хараад бас буудлаанд явах хүсэх байх. Томлоо. Харин сонирхож гэдэг өнгөт ээж би буудмаар энэ тэгээд дээ. Тэгэхээр бас сонирхож эрэгтэй хөлт бүр дуртай хаа. Тэгвэл хоёулын хамттай шүү дээ. Зя тийм байна. Хоёулаа сонь сайхан нилээх юм биш үү? Харин тэглээ тий. Уус уулзааг удаад сонь сайхан нилээ ихтэйсэн юм шүү. Ячаад нөгөө ийм завгүй байгаад болохоор хоёулаа юу яаж амжихгүй байна. Бичлэгээ жоо удаач гадтай амар хэцүү байлаа. Яна нэг хоцроохгүй оруулчих юмсан 7 хоногт нэг гээд. Уул нь яг нэг өдөр хоёулаа 7-ны 3-аас 4-төд л гаргачаад байх гэдэг тийм. Энэ 7-ных яалтч уу хашилсан. Харин одоо тэмцээнд явж ирчээд нэг химнэлд орохоор гайгүй болгоно. Би ч хажуураас имлэгээр явж баахан юм яа. Цаг алтай. Хоёулаа л цаг байсан. Эргэтлээс гайг олгоога. Гайгүй хаа хичнээн. За хүүхдийн хүмүүжлийн талаар юу яг хүмүүжил гэхээс илүү юу юм уу? Дадал юм бол бас зөв дадал ч юм уу? Ер нь нэг хүмүүжил л хүмүүжил үстэй тий. Хүмүүжил амар сүртэй сонсогдоод байж байна. Танаа харъя байна. Яаж ер нь ямар хуу арга барилыг хоёр хүүхэд дээрээ энэ л зүрх юм байна. Бүр багаас нь гэж бодвол ер нь багтаа жоохон хамаагүй жоохон тоохгүй,сан одоо хооллолт ч юм уу цаг маг дээр. Тэгээд үжинг төрсний дараас ер нь жоохон за зөв хэмнэлтэй болох хэрэгтэй мэн гэдэг унтуулах дадал. Одоогийн байдлаар хамгийн миний хувьд хамгийн том дадал бол эрт унтуулах дадал. Өвөл бол 7:30-ийн оронд нь оруулаа 8. За энэ машинад ээж авсуу ээж шээлээ гэж ингэж орсоор 8-аас 8:30 оронд унтчихдаг. Одоо ч нэг гигээ орчлоор 7:30 гээд хорон орлоо гигээтэй. Тэгээ нэг 8 гэж оронд нь оруулаад нэг 8:30-аас 9 оронд унтчихад байгаа. Хараа яг танаа гэр бүлээс харж байгаа юм бол үнэхээр унтуулах. Та хоёр бол нойрон дээр яг хүүхдүүдийнхээ авах ёстой нойрыг авуулаад байгаа юм шиг санагдаад байна. Харин яг энэ мал яг хамгийн том давуу тал нь дадал юм байна. Тэгээд энийгээ дагаад эрт орой хоол идэх. Тэгээ орой 7:38 гэж оронд орж байгаа хөт чинь дор хаяж 3 цагийн хоол идэх шингээсэн байх тэгэхээр би тэгээд 4 цагийн үед юу нэрчээд орой хоол. Би видео кол хийхээр л намайг 7 цагт идэж байгаа хор болохоо хоол болохоо гэж хэлэхээр би бүр гээд дотроо. Чи гэхдээ 7 цагт идсэн чинь орой 10 11 ч юм уу гэж унтчихлаар бас гайгүй л. Тий, ер нь бол гайгүй. Хөвтгөн. Хоолоо идчихэл ядаж 3 цаг суугааж хөвтөл зүгээр. Тийм ээ, тэр бол хамгийн том дадал байна. Тэгээд жоохонд нь одоо бүр жоохноос нэрвэл яв юм бол бор хоолнд юугаар орчихсон тойр. Ногоо болов. Ногоо болов. Бүр юм бэ. Иргэсийн үед тарав гэсэн. Тий нэрээ таргаараа юм гэдэг гэж. Үжингийн үед авокадо гэдэг авокадоор оруулсан. Авокадо хэтэрхий амттай гэдэг л юм болоо. Мэдгүй. Тэр чинь ингээ үе жил болгон ч юм мэдгүй. Жил болгон 2 жил болгон ингээ хүүхдүүдийн бор олон тэрнгээр оруулаад сайн нүгээр оруулаад сайн гэл харж байгаа л айл нэг юм туршиж үзчихсэн санагдав. Одоо сүүлийн үед амар хээжүүдийн юу гарцсан байд юм бэлээ ш нь Instagram дээр яаж хооллох хүүхдийн хооллолтыг зөв хоол сургалттай тэг бүр мөнгө төлөө сургалтыг авч мавдаг. Тийм юм бол аваагүй. Зүгээр нөгөө нэтэр бах юм хайгаал уншчихдаг байсан гэсэн шүү дээ. Тэгж байгаа л яг бахан орс хэл дээр өмнө уншижсэн чинь ногоо хулуу амар зүгээр гэл. Тэгээд ногоо хулуугаар оруулаад дараа нь тэрнээсээ юу болголоо? Лом болголоо. Тэг ингээл нэг бүтээгдэхүүнээр оруулаад идэм билээ шүү дээ. Тэгээ нэг бүтээгдэхүүнээр тэгж л оруулж байсан хоолнд бол бит хоёр яг тэр нойрны асуудал дээр бас амар хичээж байгаа. Чамаас амар хүлгэрдүүрэл авах хичээж. Ялангуяа яг ингээ бодтой харагдаж байгаа, нүдэнд харагдаж байгаа юу нь болохоор та хоёр эрт унтуулдаг болохоор тоноо хоёр амар өндөр юм шиг. Харин тийм. Та хоёр ч өөрсдөө нэг өндөр биш шүү дээ. Тэгсэн мөртлөө хоёр хүүхэд нь өндөр байгаа даахгүй. Тэгэхээр багада нойроо сайн авсан юм. Яна
10-аас 2 цагийн хооронд яг deep sleep авч явах хэрэгтэй. Тэр үед нь дархлааны систем сайн ажилладаг л. Тэгэхээр манай урд ялж 10 гэд унтцсан байхлаар. Харин энэ бол хамгийн том амжилт шүү гэдэг шүү дээ. Тэгэхдээ ингэж сурахын тулд би 2 жил нойр явсан. тийм. Тийм шүү. Яг үжин хамгийн гол нь эхлээд үжин тусад нь унтуулж сурах гад. Тэгэхгүй бол би ч ингээд нэг хөхүүл ах үед нэг очгот унтжаал шүн сэрэн утан гүйж хөхүүлжээл эргэж очиод нөхрийн хажууд унтаал ингээд хар сүултээ нэмдэд үжингийн хажууд нэм болвол тэгэл ихэнхдээ л үжингийн хажууд унтчихад байгаа байхгүй. Тэгээд шөндөө 2 3 босоод ахаар чинь тэгээд ядраад нойрд бол. Тэнгууд за ерөөсөө л үжин тусад нь унтуулж сургая. Тэгэхгүй бол би ингээд бүтэхгүй мэн тэг. Бас ингээд хосууд тусдаа унтаад хаар чинь бас болохгүй гэж одоо. Тэгээ 2 жилиг нойрондоо зайлсалсан. Тийм. Яг тэр нойрны асуудал бол одоохондоо хамгийн гол нь юу юм бэлээ нэрэ? Яг хүүхдийн 8 гэж чи унд гэж өрөөнд нь оруулчаад өөртөө зургтаа үзээд байвал эн чинь шудраг босгол чинь. Яг 8 цаг гээд бүгд зургтаа унтраа гэрлээ унтраагаад за унтаарай гэж оруулчаал. тэгэл унтсныхан дараа амьдрал өрөөнд ороод кино минь үзнэгээр чинь ном унтчаа сэрхчихгүй. Тийм баадах ш. Би одоохондоо хүүхдээ итгэлийг тусдаа унтуулж чадахгүй байгаа. Чадахгүй байгаа ч заахыг нэг хүсэхгүй. Тийм хоёр үед тийм. Бид тэр хоёулахнаа хэлж би тэрийг ганцаараагийн нэг өрөөнд унтуулаа өөрөө ганцаараа унтаад яахын эдгээр он тэрвэлтэй ихтэлтэй гэж бодоод тийм болохоор бид тэр бол одоо хамтаа л байгаа да тэгжэлтэй өсөөгөө том болоод тусдаа унт их юм унтна гэж боддог. Тийм шүү дээ. Тийм энэ чинь бол хоёр өөр юм шүү. Тийм. Гэхдээ өглөө орой ямар ч гэсэн 8:30-д орондоо оруултыг. Тэгжиж итгэл яг 30 минут орондоо хөрөөдөг байхгүй юу? Тэгээ яг 9-ийн цагт унтцсан байдаг болохоор бид хоёр бол яг 9 гэхэд л унтцсан бай гэдэг зарчмаар эхэлчихсэн. Ер нь гайгүй эрт унтаад байгаа тий. Ер нь за ойрд судлаа л да. Ойрд бол өстой тэгээ гайгүй. Ялч өглөө эрт босч байгаа болохоор бас ялч ойрын эрт унтахгүй л ядраад. Одоо ингээл 7 цагт итгэлийг босгоход л амар хэцүү босдсон шүү дээ. Тэнгууд цэцэрлэг одоо сургууль нь хичээл нэг 9:01-ээс эхэлжүүл энэ хүчин бүр 6 гэж усах гэдэг байхгүй юу? Бид энэ төлөвлөгөө. Тэгэхээр бас бүр одоо 9 дунддаг хүүхдээ 8 дунддаг болохын төлөө зорих юм байна даа л гэж. Нөгөө Монголын зам амар хэцүү бүгэлж 6 тараал хүүхдээ аваад бүглэрж гэртээ ирэл хоолоо ээж идэл унтах гэсээр л унтцаг амар хэцүү. Тэрийг л одоо хэрвээ хичээл нь гайг өдөр тарчдаг болвол уул нь өдөр тарна. Тэгээд чи ялчгүй аваад гэртээ ирэхлээр ойротч. Гэтэ яг тийм амьдрахаа одоохондоо яг төлөвлөгөө план болоо хичээнэ л гэж бодож байна. Тэгэл нүүртүүлээд ирэхэр болно даа хөө гэдэг шиг. 9 сарын 1-ээс өмнө ядарч нэг 2 лооны өмнөөс эрт унтуулаад сургаад өглөө босчлаа. Тэгээ одоо гол нь манай хоёр чи юу байхгүй юу? Яг өмнө нь яг ингээ эрт унтуулъя гэдэг санаа энэ хоёр өөрт амар эртцээр дандаа 6-7-аас ирчдэг. Шөнө 12-т унтсан ч 6-7 өмнөх өдөр нь оройдод ядраад эрт унтсан ч гэсэн өглөө 6-7-аас ирсэн. Тэгвэл нь юу ерөөсөө бэлээ гээд. Тийм. Тэгээд хараа амар хэцүү. Тэгэхээр шитгэл унтчихсан дээр ш. 12 гэж унтснаа 6-аас ирээд байлаа. Харин биднээс тийм 6-хан цагийн нойрон дээр ханддаг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бүр хандахгүй. Манайхан ч айгүй амар тийм эртч яг өглөө 8:30 ажилтдаг хүн бол нэг ч байхгүй. Яг бас нөгөө хичээлтэй үед бол тийм. Тэгэл амралтын өдөр бүгд 7:30 гээл босоол өглөөний цай юу гээл. Харин тийм. Тэгтээ хавьяас сурчдаг. Сурхаар гоё. Яг ингээд гэр бүлээрээ хамтдаа тийм байвал гоё. Яг би жоохон нойртой. Нөгөө нойрондоо харав. Тий. Гэтэ одоо ялч 7:38 гээ босдог болцоо. Тэгвэл бас ингээд л одоо жишээ нь хүүхдүүд нь өглөө босдог, нөхөр нь орой шөнөөр ажилладаг ч юм уу. Тийм байвал гэр бүл амар хэцүү баха. Хоорондоо ингэж цагийг хамт өнгөрөөж чадахгүй тийм тусдаа амьдраад байгаа юм шиг цагийн хуваар нь зөрөөд эхлүүл. Тэгэхээр ингэж яаж ичээ дөрүлээ хамтдаа нэг цагаар ингэ босоод ингэ гэдэг гоё л очгоо ч гэсэн одоо хэдий ажил нь яаралтай биш байсан ч гэсэн өглөө босоод фитнес юундаа явчихж гин. Тэгэхээр чирчээстэй амар гоё өөртөө чирхлээ. Тийм байна. Та хоёрын миний яг хүмүүжүүлэлтийн тийм гоё юм гэх юм бол одоо би бахархаж тэгээ би энийг чадсандаа гэж боддог. Манай хөлт гастаа ундаад. Бүр анханаас одоо хүртэл тийм уу анзаараад. Бүр ингээд байж байгаа гастаа ундаанаас өөр юм байхгүй чад маа уучих гээд би аяглаад өгсөн ч уухгүй. Баа гэд. Амсаал өөрт нь юм газанд дургу. Тэгвэл газтай усч бас уухгүй. Уухгүй. Ерөөсөө тийм байхгүй. Гимэн жоохон сүү
Нөгөө зөрүүлээд сүү их өгсөн болохоор одоо сүү бол зөте байнга удаг. Тэгээ нөгөө бас нэг асуудалтай. Тийм шүү дээ тий. Тийм ба. Тэрэндээ бол гоё бахархалдаг да. Тийм. Би тэр яг тэгэл хүмүүсүүд гайхал итгэлтэй гэж нэг би болохоор өөр ингэж бодохгүй одоо 12 одоо эргэсийг бол идэж ууж байгаа юм би хичээлд яваад за ч өөрөө картер юм идэж ууж байгаа болохоор авчиж байгаа болохоор хянч чадхад жоохон хэцүү болчих жоож ш. 10 хүртэлх насныхны бол идэж уух юм жоохон хянахад зүгээр юм сайн. Тэрнээс хойш болоод эднээс нэг гом юм гэл одоо юу гэдгийг хүсэж байгаа ш. Тийм. Тэгэхээр нэг 2 3 эсвэл ядаж 4 5 хүртэл ингээд юм ингээ хянаад байвал тэгвэл бол бүр нэг 2-тэй дөнгөж бор хоолмолонд орж байгаа юмуд баг ингээ чихэрмхэр бариулсан хүмүүсд явж идэг те. Манай хүүхдээ хамгийн анхны чихэр хамгийн анхны заримгийг бүгдийг нэмээ өгнө. Ер нь тийм баха. Ер нь анх ингээд заримыг идэж үзээгүй байсан чи ээж хоёрыг дагуулж гарсан юм аа нэг тэгснэ над руу зураг явуулж нүүн зарим сүүн зарим гэлөө барьсан бүр ингээд нүүр аваа нэг болцсон бичлэг хийзаав яа ээж рүү нь явуулнаа тэгж би бүр үзчихээгүй яа зарим идүүлчихэж байгаа юм уу нэмээ өө гэснээс тэр нөө юуг санчлаа сая энэ хин ирэхс жоохон өвжээ төрөг байсан баха төрсөн дэлгөө ямарсан нэмээ өдөр нь хонуулаад өглөө нь маргааш маа гэртээ ирсэн ээжээ ёотонтой сууя гээ ёотонтой суу тэр бол бүр бэст би ч ёотонтой сууж үзсэн ёотонтой суу гэж юу гэж эмээ надаа хийж өгсөө гээ ёо сүүгээ халааж дотор нь ёотон хутгаад өгсөн байхгүй юу жоох амт чихэрлэг болгож өгчээсэн тэгээ бүр ээж ойлаа хүү юм ёотонтой сүү биж ээдээ юм өгцөө юм гэж чи инээд инээцгээсээр харин тийм гой аргууд гарч ирж байж одоо тэгтээ ингээл яг хүмүүжлийн тал дээр гингот бидний өөх хүмүүжилчин одоо чи ингэхгүй тэхгүй гал нэг жоох хүүхдээ амар том юм ярихгүй шүү дээ тий. Тэнгууд ингээл баг багаар юу ийм юм уухгүй хувцаа ивхэж 50 шүтээ аваа гэдэг л юм чин хүмүүжил гэж ойлгоод байна шүү. Би юу нь бол тэгэл нөгөө баг багаар дадал нь болоод тэнгууд том болохоор тэр хүүхч яаж ч явсан хувцаа хаанч байсан тайлаад ивхээ тавьдаг тийм цэвэрч нэм байгаас эхлүүлээл. Тэнгууд одоо хүүхэд сургуульд орчлоо. Тэнгууд манай хүүхдээ орсон сургуульд нь янз бүрийн айлын хүүхдүүд байна. Тэгээд эхний 7 хоног дотор л гарсан проблем байгаа байхгүй нэг сая. Манай хүүхд тэнийг хүүхд алгатчих. Тэгээд нөгөө надад гэрт ирээд ээж намайг хүүхд алгацсан гэд. Тэгэхээр яана тийм юм юу вэ? Хайхад алгацсан бол гэсэн мэдгүй зүтггүй. Ээжээ та очиод загнаараа гэлтэггүй. Хэрэгтэй хүүхд. Тэгэхээр нь за гэд тухайн үед өнгөрсөн. Тэгсэн чи яг ингээд оруулж өгөхгүй сургууль хангаад арай эрт ирцэмтэр тоглоомын талбай дээр үтсэн чи гүйж ирсэн. Ингэж гарнаас ирсэн. Ээж намайг алгацсан хүүхд тэр ирсэн байна. Шууд чирж аваачаал маа гэд нөгөө хүүхдээ намайг нүртэл болчихж байгаа байхгүй. Би ч айлын хүүхдийг хүмүүжүүлэх юм нөө. Очоод чи миний хүүхдийг зогсон байна гэж загнах уу. Тэг амар хэцүү байдалд орчоод тэгээ за юу зэвэр асууя гэд манай хүүхд чинь хараад байгаа шүү дээ. За ээж ямар реакц гаргах нь. Тэнгуут нь яасын та хоёр муудалцсан юм уу? Манай хүүхдийг зогсон юм уу? Яасын гэд гисэн чи нөгөө хүүхд нь амар тийм нөгөө нэг айхтар хилэмгээ толгой хүүхдүүд идэв шүү дээ. Нөгөө нэг тийм хүүхд байж тараад тэгээс үгүй юу яриад байгаа. Танаа хүүхдээс бүр амар хурдан ярьж байгаа хгүй. Танаа хүүхд өөрөө худлаа яриад байгаа юм шүү. Би алгатаагүй малтаагүй гэл ингээл ингэж байгаа хгүй. Тэгсэн чи манай хүүхд юу ээж наа чи намайг алгадаа эзтэй энд худлаа яриад байж тэгээ бүр ингээ өөрт нь ингээд шоконд орцсон өөр л над руу харж байгаа нүрл ороод хүн худлаа яриад байна гэдгийг тэгээ бүр ингээ худлаа яриад байна чи яа худлаа яриад байгаа ингээл тэгээд бүр ингээ тэнцэж ингээ жоохон хөөрхөн драма болж байгаа би тэгэхээр чи худлаа яриад байгаа юм чамайг алгацсан л гэж энэ да гэдгсэн чи үгүй би алгадаагүй заяа юм аа чи өөрөө худлаа яриад байна мараад байна гэсэн нөгөө хүч яваад өгцөө ээж аа нэрэг байсан байсан мэлээ тухайн үед яг цаан сууж исэн мэлээ тэгтээ тэд юу ч хэлээгүй тэг хүүхд ингээ өөрөө яваад өгч байгаа хгүй би одоо барьж аваад ингээл тэгсэн манай хүүхд өөлөд буланд очиж сууж би худлаа яриаггүй наа хүүхд чи худлаа яриад байна штэ ээжээгээд тэгэнгუთ одоо би яг ингээд тэр хүн тэр хугацаанд толомбогцсон одоо хүүхэд худлаа ярьж болохгүй гэж би зааж байгаа. Тэгэнгუთ тэнд нэг хүүхэд худлаа над руу хараа ярьсан. Би тэрэн дээр нь ямар ч одоо шийтгэл ноогдуулаагүй ч юм уу хариуцлага өөрүүлээгүй нөгөө хүүхэд нь худлаа яриа болчдсон байх гэдгийг манай хүүхэд харцсан. Тэгээ ингээд цаашдаа энэ хүүхэд ингээд худлаа яриад ээж болох юм байна гэдэг үлгэр дуурайл авчлаа. Ээжийг хуурж болд юм байна гэдгийг мэд сонсчлоо. Тэгснэ ээж бас худлаа ярьсан хүүхдийг загнахгүй өнгөрөөж болд юм байна гэдгийг харчлаа. Аим буруу юм болоод байгаа байхгүй. Тэгээ би яг яах уу гэж бодоод тэгснэ за гэж бодоод ээжээ гэнэ. Минийхөө
Одоо ингээ хүүхдүүд янз янз байд юм аа. Зарим хүүхдүүд ингээ баба хүүхдүүд байдий. Ингээ ийм хүүхдүүд худлаа ярьдаг хүүхдүүд байдий. Энэ аль амар муухай зүйл, худлаа ярьж болохгүй, ээжтэй худлаа ярьж болохгүй. Ээж нь худлаа ярьж байгааг мэдчихээн. Гэхдээ ийм баба хүүхдтэй миний найзлахаа л болж байгаа. Угаасаа худлаа ярьдаг хүүхдүүдтэй хүмүүс найзлдаггүй ингээд. Тэгсэн чинь заа гээд нэг өнгөж байгаа байхгүй. Тэгтэл ингээл дотор яана гэдэг нэг юм жоох юу. Нөө итгэл бас бодгоот ингээд ээж ячаа загнаа яг нэг загнах бахтаа гэсэн чи загнах. Өөрийн загинж магиндаг шиг загнахгүй байдаг айл юу. Шудраг бос юм олоо явчлаа шүү гэх. Намаа худлаар загнах байсан та гэж бодсон ч юм уу тийм байх вэ гэж бодоод. Тэрсээ ер нь ингээл доор нэг юм жижигхэн юм дээр хүртэл ингээ хүүхдүүдээ зөв дадал ингээд үзүүлээ явуулвал амар ахгүй тий. Одоо тэгэл айл гэр гэртээ бөөцөлцөн өөрөөсөө хороо зөв гэж хүмүүжлээ өгсөн хүүхдүүд бүгд цуглараад хоорондоо бие биентэйгээ бас тасн зохицноо. Цэцэрлэгийнхэн ч нь одоо жишээлбэл зүгээр л тэнцээний зөв хооллол арай хооронд харилцан яриа үүсгэн арай баг. Тоглоол нэг тэгсэл өнгөрнө. Эсвэл нэг тоглоомоо булаацлал уйлна. Одоо сургуульд оронгоо ч бүр амар. Харин тийм. Хэвээ асуудалтай. Жохоо яг тэр нь тэгэхэд л сая мэдэрсэн. За яана энэ чинь нэрэл олоо хөхтэйстэй юм сурж юм харах юм байна да гэж бодогцсон. Тэгэл чадхайхаа ярээр өөрсдийнхөө гэрээ хүмүүжлэх зөв байлгах гэж чигээл тий. Худлаа ярихгүй шүү миний хөө. Чи ингэж болохгүй шүү гэдгийг л тайлбарлал яриад л. Наадхан ядаж л танихгүй хүнд нэг таньдаг ч бай танихгүй хүн тараад сайн байна уу гэд гоё хэлцдэг тий. Тэг эсвэл баярлаа уучлаарай ингэчлээ тэгчлээ. Жижигэн ажлыг хүүхдүүд амар хөөрхөн санагдаад ш. Тэр баярлааг бас амар сайн хэлцурсан. Ер нь бол гэртээ би биэндээ амар хэлдэг. Би дэлгдэлийг нэг ээжээ тэрийг аваад өгөөч гэл аваад өгөх болгоно. За баярлаа. Юм хийгээд өгөөч гэл итгэл намайг гэх юм бол ингээл аяглал ус мус өгөн зандаа баярлаа. Тэгвэл бид нэр л үлгэр дуураалаа. Тийм шүү дээ. Бид нэр өөрсдөө хүүхдтэйгээ яаж харьцсан тэр маань яг л тэрийг сураад. Бас нэг түрүүний хэлээд нөө тоглоом ядаж тоглоом ингээ хураачдаг тий. Тоож тусам бол хураагаад. Хувц мухаас бол угаалаа машин л үйдэг. Тий. Гэл за миний хүү тэрийг тэгэрэй гэж хэлээд өөрөө ингээд авчиж хийгээд байх юм бол хүүхдүүдийг хилүүлтүүдийг хураараа л гэдэг лээ. Өмнөөс нь очиод бүх тоглоомыг хураад ингээд байвал хаяал өөж хураачин дөө. Тэгтээ ингээд чи ингээд дор жижигхэн хариуцлага яваад байхгүй. Би юма тоглоом нөр хураас нүлээ асгасан бол хураана гэд. Тэгэнгүүт бас хаяа бид нар чи хүн штэ. Бид нар өөрсдөө гэртээ нэг юм заваараад ядраад ингээд хөвтмөр үе байдаг штэ тий. Тэрэндээ гимшдгөө. Би одоо тэгээд итгэл зааж чадаагүй юмнууд л эхлэн яг саяны хэлдэг тоглоом хураа гэдэг бол үрдуур нь орж хураасаар яваад сургасан. Тэгэнгүүтээ одоо сүүлийн үед битэрч амар их ядраал орой олгон тоглоом ороод за ээж хайж. Тэгэл өөрөө дотроо яана гэж бодсон ч гэсэн нойр үрэл эртхэн унтыг цаг хэд болж ин тэ гэл тэгж бодвол тэгэл би ямар муу юм бэ гэх иймэрхүү юм бол бас байгаа. Яг ингээд 100 бол хүснээрээ ярьж байгаа шиг гоё хүмүүжүүлж чадахгүй юм дэр хаяа бол би сүүлийн 2 жил яг наатхан дээр чи ажиллаж байгаа юм. Яг гэрийн одоо өрөөг нь энэ хоёр чинь ингээд яг өрөөнд ингээд хойлолоод байгаа ш. Хувцсан муу хоолгон шууд ич гам дотрын бүгд асгаж байгаа л ивхэл дал тэгээл ор тэрийг хураагаал ширэн дээрх бүх хичээл номын ингээл ил гаргаал тавьсан бол хураагаал ингээд тоос мас ингээл өөрөө арчаал ингээл яг амар ядраад байгаа ярнаас ингээд тэрийг өөртөө хийгээд өөрөөр ядраад гэсэн баг. Тэгэн утаа гинт очгоо илүү цэгээл ийм зүгээр хайнаа та өөрсдөр нь хийлэг залахгүй ээж байх чинь ер нь сайн шүү зүгээр шүү битгий урд орноор гэ. Тэгээд ихэндээ амар хэцүүс яг ингээл 50 ингээл суухлаар яг тэнцээ яг нэг юм цэвэрлэхгүй л болохгүй харагдаад хөөе чи тэрийг нэг тэгчгтэйгээ хилэнгууд нөгөөг чинь шууд тэр дээр очихгүй шүү. Тэгэл өөр очих газ игээл тэгээ баг багаар ингэсээр одоо яг ингээ өөрөө нэгэд дэлбэрсэн байж байгаа. Тэгэл за нөрөө чи арай амар гიშгэх газар алга гингууд за яж амралтууд дээр цэвэрлэн амралтууд дээр хоёулаа гэл цэвэрлж байна. Оо за болж байна. Нэрээ сайхан тэр нөгөө нэг найзуудаа бас нэг хоол идээ сууж исэн чинь гэрт найзындаа очсон. Хоол идээд бөөндөө сууж 2 хүүхнээс. Тэгсэн чинь хагас өдөр бид нар очсон байхгүй. Тэгсэн чинь хагас өдөр хүн ирсэн байна уу хамаагүй гэрээ цэвэрлэх гэдэг тэдний гэрт хууль байт юм лээ. Хагас өдөр энэ хоёрын гэрээ цэвэрлэх хэрэгтэй өдөр байдаг гэд өөрсдөө хэлээ. Тэгээ бид нэр за ганц өдөр нааж яг тоглож илээ гэлтэйгэл тийм үгүй гэрээ цэвэрлэх. Өөсөө хагас өдөр өстөө яв гэлтэгэл өрөөлөнд оруулаад нөгөө хэдэн цэвэрлэх. Тэр бас л байх хэрэгтэй гоё юм байна гэж бодсон. Тэгээ тэр хүүхдүүд чинь том болоод бидний шиг болсон ч бол хагас өдөр болгон тэр гэрээ цэвэрлэе суучдтэй нэг дадлал байгаа тийм. Нэг тийм гоё юм суулгачихсан шүү дээ. Амьдрал нь хэрэгтэй тий. Яг ингээд дараа нь ингээд бахархаад миний хөвт. Нэг айлын одоо охиныг аваад суугаал тэрүүгээрээ хамаг ямаа зөөлгөл өөрөө хувцаа эвхэж чаддаггүй. Оймсоо овалгын машин руу зүгөө хийчих чаддаггүй хүүхэд
эрг хүнийг хүмүүжүүлэхийг бол үнэхээр хүсэхгүй байна. Аль болох тэр охиныг зовоохгүй нэг юм өөртөө арчаатай залуу бэлтцэн байгаад бахархалтайгаар манай үе юм шүү гэд хэлээд зогсож юмар байгаа байхгүй. Тэгээ очкогийн одоо бас яг нэг зөв дадлна гэх юм уу? Одоо манай хадмын талынхан. Манай хадам аа болохоор хоол болон зингийг газ бусаал амар хийчдэг. Очкоос яг тийм байхгүй. Өглөөс бол өглөөний цаймаг ерөөсө түүртэхгүй. Зарим нөхрүүд ч надад жишээлбэл ажилдаа явж байхдаа эхнэр босч өглөөний цай хийж өгнөгүй. Хийхгүй бол өглөөний цайг уушаа гар авчдаг ч юм уу. Тийм хүмүүсд байдаг гэдэг байхгүй сонсоод байгаа байхгүй. Сонсоод ийсэн. Тэгмээд очгоо болохоор тийм биш. Ерөөсө тэрэндээ түүртэхгүй. Би хоол мол хийх бол газ хаагараад өөрөө хоолоо ячдаг. Тэгмээд тэрийг ирэхс одоо ингээ байнга одоо үзүүлээд ааш тэр чинь ингээ тэлэхгүй хэрнээ. Өглөөс бол өглөөний цай бэлж амралт өдрийнхөө хоолыг хийчихэж байна. Тэгмээд одоо жоохон том болоод тэр цай ирэхс минь том болоод юу ч тохиолдож байна. Зөв хөргөчөө онгоолгоол атган махаар тэгэл өөр өөртөө нэг аяа хоол хийгээд чих ларчаатай байна штэ. Өсөж өгөхгүй штэ. Тэгээ чиний хоол хийгээд өөрөө өөртөө нэг ганц аяа хоол хийгээд сурцсан байхад бол нэрээ амар штэ. Хүн царайлтахгүй штэ. Тийм. Одооноос энэ хоол хийх юу жоохон зааж өгөхгүй. Ямарс ногоо арилгаа ирч чинь будаа гшаа чинь. Тэгээс арай мах ирч чадахгүй л гшаа цаач. Тийм. Тэгсэн чинь ангийнх нөтөд хийдэг бүр хоолны юутэй. Юутэй гэх юм. Гарын хоолтой. Миний гарын хийж чаддаг хоол тийм юм. Тэгэхээр манай хот бас болоогүй л энэ да. Тийм ээ тий. Чи хоцроо л байна гэж байна. Тэгтээ яг вэ. Тий. Яс дор дараа хичээнэ гэдэг. Нөгөө нэг айлын хөхтэй айл болох бүтээж ш гэдэг тийм тий. Яарсан. Яарсан л чадаад анх алхахад сурахт нь хүртэл яана айлын хөхтүүд алхаадахад манай хөхт алахгүй гэлээ жишиж эхэлж байгаа. Тэгээд тэгээ муухай мэдрэмжтэй. Тийм ер нь муухай мэдрэмж. Гэтэ тэгэл айл болох тэр байгаа. За хөхтүүд бол өөр. Би ч гэсэн чадахгүй юмыг одоо хажууд миний найз чаддаг одоо мундаг хүн байна. Хүний амьдрал өөр зүгээр л тэрүүгээр сурах юмаа сурчин гэл тэгэж бодож бас яваад алахгүй л болчихоо гэж бодоод. Тэгжээд л тэгэл юу алхацсан шүү. Тэгэхээр тэрнтэй адилхан хэвчээшгүй. Хичээнэ. Хичээж байгаа шүү. Дор дараа сайн л хичээж байгаа гэж бодож байна. Айлын сая тэгэл бас эцэг оролцоогаал ингээл хүмүүсүүд яриаг сонсож байхад нэг аав ингээл ярьж байгаа хгүй. Хүүхдээ өглөө цэцэрлэгт нь явуулж байгаа гинэ. Тэгээ өглөө цэцэрлэгт нь явуулж өдөр цэцэрлэгээс нь аваад сампинд нь өргөж өгчөө. Сампиныхаа хичээлийн оруулчингуудаа сургуульд нь явуулж байгаа гинэ. Амар их юм явуулж байгаа. Зин хүүхд ядарч байгаа. Би тэгээд бүр ингэж яана гэсэн чинь тэнгуутаа тэгснийхаа дараа хэлж байгаа үг. Тэгээ манай хүүхдээ ерөнхийдөө юм сампин мампинд явдаг. Тоомоо бол өстой сайн тоолдог. Танаа одоо яг үзэж байгаа энэ тооны үг бол бүгдийг мэдээд байна. Жохон шахуу нэмэлтээр үзчих юм байна уу гэж байгаа байхгүй юу? Би яана энэ жоох хүүхдийг бүр дээ энэ дөнгөж нэгдүгээр ангид орох ч хүүхдийг ямар амар шахт юм бэ гэж бодоод тэгээд яг бодож яхад багш нь хэлж байгаа юм. Ер нь бол та жоохон шахаад байна. Хүүхдүүд одоо шиний мөр сурж байгаа эднэр бол амар ядарч байгаа хавар болж гин аль болох ингээд дархлааг нь унгахгүй ингээд мунтуул бас ингээ хитрхи хүүхдүүдээс төрүүлээд номоо үзчих юм бол хичээл дээр өмүүлж эхэлнэ. Тийм болохоор яг бүгднтэйгээ адилхан л явах хэрэгтэй. Бүх юмнаас төрүүлүүлэх гээд авах хэрэггүй мэрэггүй гэлэхэд бас сонсож гинэ гэл тэгж хэлмээр сан. Тэгэхгүй бас хитрхи хүүхдээс супер хүүхд болох гээд хитрхи хичээгээд байгаа юм болоо да гэж би тэр аавыг харсан. Харин яг нэг тийм хүүхдүүд анги болгонд байт юм шиг юм. Юу яагаад бүх тоогоо мэдтэн 100 хүртэл одоо нэмж хасаад үржүүлж хуваад одоо 6 та хүүхдээс сурцсан байгаа байхгүй юу? Тэнгууд хичээл дээр ингээд хийх юм байхгүй нь. Мэдхий юм чинь ингээд мэдхий юм чинь ингэж явсараад нөгөө хүүхдүүд нь 100 хүртэл нэмж хасаад сурангууд нөгөө хүүхд хоцорцсон байдаг. Тэгэхээр нөгөө хүүхдийг нэг хүүхэд насанд нь л сурах хэвээр юм сурах хэвээр насанд нь байлахгүй бол. Тэгээ дээрээс нь жоохон unhappy санагдаад байдсан надад тийм хүмүүс нэг жоохон хүүхдүүд нэг хүүхэд нас бүүч юм шиг юусаа л хайж 12 жил зовно штэ хичээл тоо бодож штэ тэгж яхад юу бас яах гээд ингээд томлоод байгаа юм бэ зовоогоод байгаа юм бэ гэл гомд өмнөөс нь хайчаач тэл гэд хэлжмээр санагдаад эсвэл нөө юу байдаг бах өөртөө яг нөө дутуугийн комплексаас жоохон хүүхдүүд дээр бас яваад идэвч магадгүй. Тэр нөгөө нэг одоо сүүлийн үед хит болоод байгаа кино штэ When Life Gives You тэрний үзэг байгаа юу? Үзэж амжихгүй л тэрийг үзээрэй за тэр бүр амар супер надад амар таалагдсан. Яг тэрнэр ингээд хүн өөртөө чадаагүй өөрийнхөө хийж чадаагүй хүүхдтэй хүсдэг гэдэг шүү дээ тий. Өөрийнхөө чадаагүй хүрчээсээгээд миний хүрээгүй газар руу хүүхд нь хүрчээ. Уулын сайхан юм хүсээд байгаа тий. Тийм тэр кинон дэр гарч байгаа юм. Яг нэг зүгээр сая фэйсбүүкээр киноныхон зургуудыг тавьцсан. Ээж нь амар их сэлж нөгөө загсжилж охиноо тийжээдэг ус байхгүй юу? Тэр нь болохоор охиноо чи хизээч усан сэлж болохгүй.
Чи ном сур, хичээл сур, чи бүр мундаг бол зохиолч болмол гэдэг байсан. Тэгээ усруул гэхээр дургу. Тэгсэн чинь өөрөө сэлдсэний ачаар охин нь яасан гээд алхад ном сурсан гэ сэлээгүй гэдэг ч үл тэгснэ. Дараа нь болохоор тэр охин нь өөрийнхөө охинд зааж байгаа юу нь болохоор миний охин бас ингээд юм зараал ингээд амар зов зүтрэл тэгснийхаа ачаар миний охин гадагшаа оцсон. Гэт тэгжсэн. Тэгсэн чинь өөрөө зовж ингэж сурсныхаа ачаар охиноо нисгэж гадаад үзүүллээ. Тэгвэл ингээд үе үеэрээ хүүхдээ илүү зөрүүлээд байгаа нь амар гоё. Тэр кино үзье чи. Харин би ингээд байхгүй юу? Хэсэг ингээд амар подкаст юм уу эсвэл хэсэг нэг crime ингээд сонсоод тэгжээд хэсэг завсарлаад идэв. Эсвэл хэсэг юм reality show үзээ эсвэл кино үзэж байгаа. Одоо нь ерөөсө кино үзмэх хүсэл төрөхгүй. Тэр кино яг өнөөдрийн хоёулынгийнхаа сэдвүүдээр явж байгаа гэрээ хүүхд хүний хүмүүжүүлэгддэг. Тэр бүр ингээд ганц хүүхдч биш. Уйлуулнаад болохоор жоохон уйлахаас жоохон цааргалаад гэж байна. Гэхдээ хүмүүс ингэж гэсэн. Би бол үйлэн гэж бодог үзсэн болохоор үйлцсэн байхгүй юу? Бүх анги дээр нь би үйлэн гэж бодоо үзэхлээр үйлэхгүй. Хүмүүс үйлэхгүй гэсээр яг үйлүүлдэг кино гэж бодсон хүмүүс нь үйлэхгүй байна. Гэхдээ ерөөсө кино үзмээр санагдахгүй байна яг. Би тэгтээ дуусгаагүй байгаа. Би амар хайрлаад байгаа. Одоо нэг сүүлийн 2 дуусах байгаа юу? Дууссан. Сүүлийн 2 анги нь үлдсэн байгаа байхгүй. Тэгэл би яг за нэг гол сууж. Бүр ингээд яг завтай үедээ ингэж сууж үзнэ гэж боддог. Бас нөө кинонд гарч дуусах болохоор би эхлүүлэхгүй байна. Яг гараад дууссан кино эхлүүлэх дуртай. Дууссан. Яг шууд араас ингээ үзээд. Тэгвэл бол нэг үзэж байгаа дахиад нэг 7 хоног үлэхлээр амар тийм. Мартаж зартаа. Тэр орон чинь өгүүлээ дахиад нөө дахиад 7-ны дараагаар дахиад урдаан ангиж нэг гүлэж үзэж. Тэр стоо хөрхөн кино байгаа шүү. Тэрийг үзнэ. Би бүр ингээд ирээдүйн одоо нөхөртөө болгоо штэ. Тэр нөхөртөө хүртэл ингээд суулгаж байгаа. Сур. Хар. Ах хүүхдээ ингэж хүмүүжүүлэх нь байна. Ингэж ихнэрээ хайрлах нь байна. Ингэж хөгшөрөх нь байна гэд бүр ингээд сургаал юм шиг санагдаад байна шүү. Тэгвэл дараагийн дугаар дээр үзсэн байх гэж байх уу би. Үзсэн байвал гоё яриа л та. Хэдэн анги? 16. Тийм. Нэг ангинд 40 үзээ. Яг тий, яг л нэг Korean drama. Гэхдээ яг нэг завтай суувал тэгэл яг өдөр үзчихэн тий. Шүн нойргоо онжоол үзчих. Яг нэг ажил хийж үүдээ хажуугаар нь тавьж өгчихгүй. Тэгээ яри л та. Ярил тэр киноноос ярих. Би тэр үед чи яг үзээ бас дуусгач. Харин дараа 7 хоногс кино үзэх сэтэл төрж магадгүй гэж бодоод тий. Тэрэн дээр яг нэг тийм гоё хүүхэдтэй харьцах хүүхдээ хоёулынхаа сэдвтэ жоохон төхөөрөмж гарч ирж магадгүй. Яриг гэвэл тийм байна. Тэмдэглэл хөтлөе зөө. Таалагдсан үеүдээ. Тэгж жаад би ч шалгалт авна. Яа за тэгвэл шалгалт нь бэлтээ дагаад. Юу яагаад бас нөө кино үзэх гэхлээр яг тийм шин кино очихгүй хамт үздэг байхгүй юу? Би ганцаараа үздэг. Ганцаараа үзэх гэхлээр одоо нөгөө хоёр маань амарч байгаа болохоор зурагтыг маань тэр хоёр эзэгнээд. Тэгээ орой гэхлээр орой очихгүй тийм кино үзэхгүй учраас тэгээ зурагтаар өөр юм харж байгаа унтчаад. Юусэн нэг энэ хоёр хичээлдээ яваад очихгүй ирлэнс имлэг төвтөн гэсэн шүү. Тэгч бол яг нэг гоо кино үзэх мөд орж ирж байгаа. Би яг нэг кино үзэхдээ амар юм 5 давхтай л үзэх дуртай шүү. Юу ч надад саад болохгүй. Яг кинонд орж үзэх дуртай шүү. Очихгүй хэр удаа имлэг төвтөн? 7 юм аа 10 гэсэн баг. Чиш тэгвэл ганцаараа. Харин тий. Завтай жим шиг. Хамгийн анх удаагийн бит хоёрын 7 хоногор салж байна. Биш би яг гэртээ ганцаараа үлдээд өмнө нь яхаа нөө имлэг твтэг. Би өөрөө имлэг твтэг гэрээсээ хоол байж үзээ. Би одоо яг 7 хоног гэрээ харж үлдэх чаа. Анх удаа амьсан ба. Тэг чиний юг мэдэх та ганцаараа одоо бүх юм туулах нэ. Гэтэ яг хоёроо нэг хөрөж өгч авдаг ажлаас жоох чөлөөлөгдсөн болохоос гайгүй юм. Харин тийм. Тэр нь танаа хаваасаа гэр ойрхон байна гэдэг хамгийн зөв сонголтыг хийсэн юм. Гэр ойрхон. Тэг би сая чухсамаар ажилласаа машинаар нэг өдөр хөрөж үзлээ. Тэнгууд амар уул нь ингээд яг ойрхон зав байхгүй юу? Алхвал 15 минут 20 минут алхах зэрэг тийм. Тэгсэн мөртлөө бөглөрөөд байна. Яа хоёрын орон зам дээр. Тэгээ сая одоо сургууль цэцэрлэг амарсан багт бөглөрөөд тангууд. За машинаар бол хөрөж өгөхгүй мэнэ тий. Ажилласаа алхаж үзлээ. Би тэр сая нэг дулаах өдрүүдээсэн шүү дээ. Тэгээд нөө скутерийн уулцсан. Би амар тэнгээ ажилласаа гарахтаа за машина скутерыг аваад чи скутер унаалах ч бас тэгээд скутертыг унаад явхад бол амар хөөрхөн явцсан зав. Очоод оруулж өгч скутерыг бариад буцаад хөөрхий би энийг чи бариад одоо буцаад ажиллах болох юм биш. Тэнтэй үлдээж болж байгаа гэдэг болно. Үгүй ер нь болох юм бэлээ. Тэгээд за лай болж нөгөөдг нь алга болох юм бол нөгөө хүүхд маань намайг ална штэ.
Скватер гэдэг газар тэрийгээ твчиж магадгүй гэж бодод. За аваа авчиг. Тэгээ явцсан чи хэдэн минут талхаал чи хүүхдээ алхахаас хэцүү байна штэ. Бараг өөрөө унчт юм уу гэх нэг суугах гэж үзлээ. Тэгээ дулаан удаагүй өвлөл хэцүү байна тий. Өвөл одоо яалтчгүй алхаж биш машинтайгаа л явж та. Тий нэг өглөө өргөж өгчгөр бас өглөөр гараад өргөж өгөөд тэгэл тэндээс нь болохгүй л тэр хавьд машинтай бол өөрөө алхсан дээр хүүхдээ яаж ч алхуулахгүйгээр л тий. Тэгээд хүүхдийнхаа сургуулийн ойролцоо машин хаяал өөрөө ажил руу 15 минут эндээс нь алхдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар эсвэл тэгэл ээжигээ сайхан гойндаа гэдэг л бодолтой байна. Тэгээ манай аав ч бас дараа жилээс тэтгэвртэй гарч байгаа. Бүрэн өвөөгийнхээ ажил руу орно гэж надад амласан. Харж л бай гэсэн тэгээд За амллаа шүү. Ялалтаа шүү. хүүхдээ зүгээрээ гэнэ. Тийм болохоор нэг тийм байгаа. Гайг байхаа. Гэтэ яхаа хаа очиж 15 минут алхах нь чинь бас гайг ойрхон тий. Тийм гайг ойрхон. Би ч тэгэл нөгөө нэг хүүхдгүү байхдаа тэрэндээс чи тэрээс чин гэрээсээ ажиллаа яг алхахдаг байсан болохоор надад алхахад л гайг бодлоо. Хүүхдээ л бодгож байгаа. Дулаан удаагийн хүүтэнд нөө яг эд өвлөөр тэр л хэцүү тий. Тэгэл хэрж нэг бодох шүү дээ. Тэгээ монголчууд нөгөө тисээд өнгөрөөчл тисээд өнгөрсөн гэдэг шиг нэг ганц сар 2 сар гүрийхэд тэгэл амьдрал болох байл. Хөр юм дааруулаад алхах л жоохон гимшээд. 2 дугаар ангиас нь 3 дугаар ангиас нь автобусанд явуулчихлаа. Нэгдүгээр анги байх гэнэ үү тий. Нэгдүгээр анги болох. Зүг тэгээд болно автобус. Окей. Тийм байна гэж. Өөр хүмүүжүүлсэн сонин сайхан юм байдаг. Хүмүүжлэлтийн дадлаа. Дадал хүмүүжлэл амар сүртэй сонсоод тий. Дадал нь их гоё юм байна. Өөр тэгээд юу юм шүү. Одоо сургуульд ороод ирэнгүүт эрэгтэй хүүхдийг бол мэдээж ах хүүхдэд гар хурж болохгүй. Уусаа гар хүрдэггүй мэлээ. Уусаа хажууд нь нэг тийм байхгүй учраас эсвэл нөгөө юм булаацалтаж авч байгаа нөхцөл. Гэтэ яалтчууд чиний дуруу өрөөл яаж ч ясаа хүүхд рүү гар хурж болохгүй шүү. Хүүд бол хэлчихэж байгаа. Тэнгууд яг одоо энэ 12 дүүхт байгаа шүү. Эдний ангийнхан охтууд нь хүүгүүдээ амар зохицож. Ингээд маж заайтсан амар сориморхтой. Охтууд жоохон зэрлэг юм. Би тэгээд зөрүүлээ одоо тийм тохиолдол ирээд охтондоо хэлж байгаа. Миний охин хүүгүүд ингээд яаж дургуурсан чи айлын хүүхдээ ер нь ах хүүхдээ ер нь айлын хүүхдээ ингээд хамаагүй зохицож болохгүй шүү. Үнэхээр дургуй чин хүргээд өдөөтэй л нэг удаа хэл. Хоёр дахь жиг би чамаа багшд хэлээ шүү. Бүр болохгүй чамаа зохиц одоо байвал одоо яа гэм ба. Зөрүүлээд хаан зогсон зөрүүлээд одоо зохитой. Тэг нэгдүгээр ангид ингээд хацар нь улааталны пен талхацсан байсан. Би тэ багш руу хэлээ. Тэр хүүхдийн ээж автан та нэг хэлээд гэж би яривал яг хэрүүл болох байх. Та зүгээр дундан зохицуулаад эрэгтэй хөхөд яагаад хүүхдээ хацарлаа гэж юм бэ. Тэгэхээр эн чинь бас л ингээд буруу дадал яваад байхгүй тий. Харин тийм ээ тий. Тэгэхээр өөртөө хараад одоо манай хүүхдүүд бол хүүхдэд тоглолцож байгаа. Яаж тоглохож мэддэггүй шүү дээ. Тэнгууд охтууд тэн чинь ингээд нөө бид нар хөвгүүдийн охтууд бити гар ураагээд охтуудтай ээж аавд ерөөсөө тэгж хэлдэггүй байхгүй. Охтууд ингээд амарлаад бие даасанлааг байх хэвээр хөвгүүдэд дээлгүүж болохгүй гэдэг юм болов яа тийм бол. Бараг тийм юм болов. Тэнгууд эсвэл одооны охтууд ингээд зохиц одож хайр илэрхийлдэг болсон юм. Хайрын хилэмж юм болов. Тийм мэдгүй бүр амар шарах сор болсон. Яац юм охтуудтай хөөцөлтөд зодлоо намаа зодоо зохиор гэ. Яана тийм. Яана тийм бас проблем учрах юм надад те. Тийм. Би болохоор тэр үед нь тэгээд үнэхээр бүр ноцтой биш л ерөөсөө ээж автаа холбогдохгүй л аа л та. Одоо яг нөө үжин болж байгаа юм байна. Үжин дээр тэгвэл яг хэлээд иргэсэн ангийнхан бол харцангуй том болсон учраас би тэгэл чи өөрөө зохиулаад байсан юм уу? Тэгэд чи өөрөө тэр үед нь арга хэмжээ одоо мэдгүй би одоо энийг чинь хариуцж чадахгүй гэл өөрөө л очрол гэж хэлээд одоо ер нь тэр жоохон хэцүү. Мянга гой хүмүүжүүлэл явуулаа. Гой дадал суулгаа явуулсан гот анги дээр очиод тиймдээ тулгараад гарч явах хэцэл. Одоо тэгэл сурна та. Одоо тэгэл гол нь нийгэмшүүлэх. Тэгээ хэдий бүүцэлээд тийм буруу хүмүүжлэлтэй ч юм уу одоо ингээд тиймэрхүү хүүхдүүдтэй таарна. Амьдрал угаасаа л тийм байдаг. Тэгээ тэрнтэй дасан зохицож чи яаж энэ юм юмнаас гарах вэ гэдгийг л одооноос эртнээс нь зааж тайлбарлах. Тэгээ тийм хүмүүсээс эртхэн шууд зайгаа авах хэрэгтэй гэдгээ өөртөө ойлгочих хэрэгтэй л баг. Тийм амьдрал дээр ч гэсэн тэгэл одоо ч гэсэн бид нэр би 30 мөч хүрсэн ингээ явж байгаа ч гэсэн сурсаар л байна. Одоо хүртэл ингээл хаяа хүү амтнаас үе ямар сонио ааштай ийм ингээл за энэс чинь заагаа авах юм биш үү гэхээр би ч гэсэн нийгэмсээр л явж байгаа. Тийм. Тэгээ хүүхэд томрохлоор хүүхдтэй цуг
бас хүмүүжт юм бил. Хүмүүжүүлээд байна намайг. Харин үдээ Ээж та ингэж тэгэж ингэж тэгж гэл нэг өөр жижиг юм дээр ингээд юм хүмүүжүүл яваад байдаг шүү. Тэг мэдгүй одоо юу гэдэг артистыг хүүхдүүдээс мэдэж аваад. тийм. Тэг ингээд нөгөө яг ингээд өсөж байгаа одоо яг томорж байгаа болохоор яг тийм юм айгуу сайн. Би сая сүлд нэг юм сонссон маа тэгсэн чинь ээж хоёр сална штэ. Тэгэнгუთ хүүхд ээжчгүй авчгүй болдог гинэ. Би тэрийг бүр сонсоод бүр сая сүлд гайхаад. Тэгэнгуთ ээж хүнээс эрэгтэй хүүхд ингээл ээж хүнийг хараад хайрлах энэ одоо эмэгтэй хүнийг хүндлэх тиймэрхүү юм. Тэр хоёрын харилцааг хараад тэндээс бас ингээд хүмүүжж байгаа шүү дээ. Тэгээ эр хүнийг хараад эрэгтэй хүн хүчтэй авах хэвээр ар гэрээ авч явах хэвээр ч гэдэг юм. Тиймэрхүү ингээд өдгөр дүүрэлээ болж авч явж байгаа. Тэгэнгუთ хоёр хүн салаад одоо хүүхэд хинтэйгээ үлдсэн хамаагүй ээжчгүй авч болдог гинэ. Яг тэр перфект одоо нөгөө гол юм үлгэр дүүрэл болох хүмүүс нь байхгүй болоод оронд нь аль аль нь орлож байгаа ганц хүн гараад ирдэг гинэ. Тэгэнгუთ одоо эрэгтэй хүүхдүүдээр өсөж байгаа хүүхдүүд аавыгаа харангуут нөгөө аав нь бас ингээл зөөлхөн болж эхэлдэг. Хүүхдтэйгээ бас хаяа ээжийн орлно аавыгаа ч хэд. Тэгэнгუთ ингээд хараад ингээд шокордог гинэ. Жохон тийм шоконд ордог гинэ. Хүмүүжлэн. Тэгэнгუთ ингээд өөрсдөө амьдрал дээр эмэгтэй хүн гэртээ эмээд эрэгтэй нэнийгаа идэг гэдэг яг аль аль нь ингэж зааг байгаа ш. Тэг бас хийдэг юм. Тэрийг тийм юм байхгүй болчдөг. Тэрийг алдчихдаг гэсэн Тийм баха. би тэрийг бас ингээд бодож байгаа хүс тал байсан юм лээ. Нэрээ тийм юм тий. Тийм. Тэг ингээд бодоод үзсэн чинь би ч гэсэн одоо ингээд гадаагаараа л эрэгтэй хүн шиг ажиллая гэл ингээд ар гэрээ авч бол гэрте орж ил эмэгтэй болоод тэгвэл манай хүүхд одоо эмэгтэй хүнийг харахаар эмэгтэй хүн бас ийм байд юм байна ч гэдэг юм уу. Бас буруу байхгүй юу? Би болохоор одоо тийм эмэгтэй хүнийг харж өсөөсөө эмэгтэй хүнийг тийм байдаг гэж ойлгосоо гэж хүсэхгүй байхгүй. Тэгвэл нэрээ одоо ингээд тийм ээ яг нөгөө ээж нь байхгүй болсон. Ээж аавыг орлож байгаа нэг өөр нэг хүн одоо нэршил ороод ирчихэж байгаа хгүй тэр чинь холимог ээж авч юм уу тэгээд нэг тийм байна даа гэж бас Тийм ээ. Чамайг л би яг өөр дөрөө тусгаж аав. Би чинь бага нас ингээд ер нь том болон болтлаа. Аав өсмөртэй айлын ганц болонгууд ахтай байсан бол бас ахаасаа нэг үлэр дөрөөл авчих байсан юм шиг эрэгтэй дүүтэй ч юм. Тэгэнгუთ одоо яг өөрийгөө бодонгууд яг эрэгтэй үний нэг юм чанга дуу муу ч юм уу те нэг юм хатуужл бол надад бол өстой байхгүй. Тийм би нэг ингэ бодлоо яг нэг дутуул юм байна л та. Тийм тэгэнгუთ хүмүүс болохоор салж байгаа хүмүүс ч ингээл за дутуул өсгөч үү гэж би хүүхдээс нэрээ болчин үгүй. Тийм. Тэр эмэгтэй ч амар юм хүчтэй царайлаад байдаг. Болохгүй. Миний өө сонссон юм дээр сална гэдэг сонголтыг хийж байгаа хүн нь өөрөө ойлгох хэрэгтэй гинэ. Чи өөрийнхөө хүүхдийг ээжчгүй авч болгож байгаа. Чи ганц би салч чинь аавтаа авахгүй амьдруул чинь ганцаараа би ээж нь байчин үгүй чи ээжчгүй болгож байгаа гэдэг санаас ихгүй. Тэр надаа нэрээ тийм байна да. Одоо тэгэл яана гэж бодоод хүүхдэрээ бас ингэ саа зөө тэг их саяхан ингэ нөгөө хөргөж өчөөд ингээд явж байхдаа яа би ингээд зүгээр хүүхдээ байн хөргөж өгөөл аваал хоолын бэлдээл хувцсыг нэмдүүлэл гэртээ ирэнгууд хичээл нь хамт хийлэгдэг тийм ээж баймаар байгаа байхгүй. Тэгмээд амьдрал дээр яг нүүр төлөөд ирэнгууд тэгж чадахгүй шүү дээ. Зав заа ажиллаа ингээд хүүхдээ хаяа ингээд нүдэ анаал гэртээ ханиадтай ч үс ингээд ээжтэй хаалуунтай хахт нь үнэхээр ажилтаа хөрөгт бол ээж заргалаараа гэл ингээд хаяа явж байгаа. Тэгмээд манай хүүхд хараал ингээд тэндээс бас нэг юм л дутуу ээжийн хайрч гэсэн дутаад байгаа байхгүй аав ярьж дутаад нэг тэгэнгუთ буруу хүмүүжүүлж байна да. Яг эн чинь нөгөө нэг амьдралд гараад хань ижлээ сонгох үед амар нөлөөлт юм байна гэж бодлоо. Гэтэ тэгээ бас юу одоо үнэхээр одоо хос хоёр хоорондоо цогцохгүй байвал хүүхдэрээ түрээ бариад нэг хүчээр байна гэдэг чинь бас бүр муухай тий. Тийм бүр муухай. Тэгээ яг зүгээр ингээд үнэхээр хоорондоо таарч тохирохгүй болоод салж байгаа хүмүүс бол байгаа шүү дээ. Мэдээллийн тохиолдолд эмэгтэйчүүд ялангуяа монгол эмэгтэйчүүд ааваас нь ингээд салгачдаг. Тэгээд би жишээлбэл нөхрөөсөө саллаа гэж бодоход одоо эхнэр нөхөр хоёр л хоорондоо салж уулзахгүй. Тий. Тэр одоо миний хувьд тэр хүмүүс байж болгочихсон хүүхдийн хувьд бол сайн байх гэдэг байхгүй юу? Уулзъя юм. Тэгэнгუут нь хориод идэх ч юм уу тий. Хүүхдээсээ бас аавын салгадаг айгүй. Тэгэж болохгүй. Би бас тэр тал дээр бол яаж ч утса аавтай л байх хэрэгтэй. Одоо хоорондоо хичнээн муухай салсан байсан гэсэн хүүхдтэй ингээ уулзахтаа буцаад яг хуучин шиг ингээ яг та нэг цаг уулзахад нэг жоохон бахтан том болчихвол бас хүүхдүүд ойлгоод ирчих. Хаяж уусаа таардгүй нэг баг бахны гоё нэг цаг ингээ гүрийж яжаа нэг хүүхдтэй зориулаад тэгдэг болвол
Гэтэ би өөрөө мэдгүй учраас яг тэгвэл олон зүгээр хүүхдийг бодвол гэж байна. Нөгөө ээж болоход ягаад ч энийг хинч хэлээгүй юм бэ гэдэг хоёрлын сэдв биш үү? Би боддоо ш сална гэдэг тал дээр ягаад хинч энийг хэлээгүй юм бэ гэдэг. Одоо би ч ингээд сална гэдэг сонголтыг хийсэн юм биш үү? Ганц би ээж хүн болсон байна. Тэнгууд тухайн үед ингээд гэр бүл салаад насан туршдаа салсан ч хамаагүй миний хүүхэдний тэр нөгөө нэг хүсээд цусын бисэлж чадахгүй. Хүсээгүй угаасаа л аав нь байна. Угаасаа эдний гэр бүлтэй хүсээгүй холбоотой насан туршдаа тэр хүүхдэд хэрэгтэй. Би салгаж чадахгүй. Одоо би ингээд дураараа жоохон бахт нь аваад миний хүүхдгээ явлаа. Том болоод ирэнгүүт хүүхдэд хамаатан салган зүг үнэн л юм чинь. Уулзсан учир гэдгийг ихэн ч яагаад над хэлээгүй юм бэ гэдэг бодол төрж байгаа хгүй. Яг төрсөн надад анх бол салчаа. Тэгээд за би угаасаа энийг чадахгүй байна. Тэгээ хамт холбоотой байх юм байна. Угаасаа ойлгомжтой. Тэгээд яасныхаа дараа бодоод ирэнгүүт одоо найз нөхөд хүмүүхэд намайг хараал ингэдэг байхгүй. Смочист салцсан ганцаараа хүүхдээ аваалстай аим мондөг ажиллаач игээл хүүхдэд тийжгээл аим чамаарстай бахархдаж аим хүчтэй юм битэн шүү. Надад тэр үг амар таалагдав. Тийш. Хэвээ намайг ингээд бүр ингээд эсрэгээрээ дормжлоо таамсаад. Би үнэхээр ингэж амьдрахыг хүчтэй хүссэндээ хүчтэй байга хүчтэй байга угаасаа сонголт авахгүй хийхээс өөрөө байхгүй болохоор л хийж байгаа. Гэхдээ энэ бол амар буруу. Тэр ингээд хажууд найзууд ирэл нөхөртөөгөө ганцудаа муудангуудаа яа эсмаа манай ингээд тэгээд гомдолдог зөө надад нэг юм сал гэдэг үг сонсох гээд идэм шиг байна зөө салчвал болчихноо амьдрдэн ш тэгээд нэг кинор сингл эдис шиг болно. Үгүй нэг юм салцсан хүнээс хүн ингээд нэг зүгээр салаад амьдрчин гэ би яж нөгөө сошиал дээр одоо ингээд нэг чадаад байгаа юмхтэй харагдаад идэм шиг байна. Тэгвэл нэг тийм үг сонсчих гээд идэм. Би эсрэгээр солиороод байна. Наа чи юу ч наа чи асуудал биш. Наа чи уус хүн ингээд салсныхаа дараа тухайн үед нь төвчж болохоор байсан юм байна да ч юм уу эсвэл би нэг арай нэг эготой байжтэй ч юм эсвэл арай залуу байсан болохоор гинэгтэй тэнгичтэй гэдэг үеуд байдаг байхгүй мэдээж гарч ирсэн асуудлуудаа хаяа бодно ш. Тэнгууд яг нөгөө нэг проблемыг найз бай зэрэг тэр. За хөө би солиороо тий. Яв очоод ивлэр гэдэг тийм би одоо нэгч найз нөхдөд сал гэж үг. Миний амнаас бүр тийм гаргал. Яг тэрэг өөрөө ингээд туулаад хараад хүүхдээ нэг хөнгүүгээр аагүйгээр ч юм ээжгүйгээр ингээд хүмүүжүүлж байгаа ийм зовлон мэдрээд эхлэнгүүт гүм. Ер нь тэгээд үнэхээр одоо бүр ингээд амар юм токсик нөгөө бүр цацснууддаг ч юм бүр амар токсик байсан ч гэсэн найзууд нь миний найзаатаа салаа гэж хэлээд тэр хүн салахгүй байхгүй. Тийм болохоор ер нь дугаал байсан л дээр л хүний амьдрал руу салахгүй гэдэг үгийг хэднэр хэлэх хэрэггүй л хүмүүс. Тийм. Тэг үнэхээр болж бүтггүй дээр бол хэлнэхтэй хэлсэн ч тэр хүн хүлээж авдаггүй гэдэг бол хин ер нь мэдээд ер нь дугаал гэсэн дээр гэж байна. Би хэдэн минут болж бол энэ voice man татчихваа. Би яг энэ нөгөө нэг салтын талаар амар хэрмэр санагтаад байт юм а. Бүр яг нэг подкаст хоёулын яг сэдвэр салчин гэдэг ялч унаад хүүхдүүдийн дадал чинь ингээд ээж аваа харилцааг салшгүй холбоотой болохоор юм тийм. Тэнгууд ингээд бас сонин ингээд хэрүүлтэн маргааттай гэр бүл төсөж байгаа хүүхд хараад хэрүүлтэн маргаантай гэр бүлээр яаж хүмүүжих вэ гэд. Тийм шүү дээ. Тэрэн дээр амар том сонголт хийж яг ингээд салах бас солтгоо болж байгаа. За хоёр биендээ хайргүй харин хүртэн ч юм уу эсвэл ингээд хоёр биенээ хараар гэсэн харьцаатай ийм юм хараад манай хүүхд яах вэ? Хүмүүж ийм юм амьдрал би харуулсаар байх уу гэдэг сонголт чинь уул нь салах сонголт биш байхгүй. Хамгийн эцсийн сонголт нь салах. Тэрний наан нь нөхөртөөгөө яриад. За эвлэрээ. За хоёулаа энийг засъя. Хоёулаа харилцаагаа дэвшлүүлье гэдэг амар олон сонголтууд байхад хүмүүс хамгийн сүүлийнх нь салахыг сонгож байдаг. Яг нэг үерхлээ салгаж байгаа юм шиг тий. Тэгэл тэрийг нүний дахиж амьдралтаа харахгүй гэж байгаа юм шиг. Амьдрал баялаг Монгол жоохон насаараа л тулна. Тий. Тийм шүү дээ. Надад ч том сэдв яриа л хоёул нэлийн ярих. Тийм. Тэг яг хүүхдийн хүмүүжилд миний яг үнцгүүдээр одоо хамгийн хүүхдийнхээ хүмүүжилд хардаг, харахыг боддог, анхаарал хандуулахыг боддог юм нь эцэггүй байгаа болохоор ямар нэгэн байдлаар нэг юмнаас дутуу бити мэдрэмж аваасай. Тэгээ бас хитрхи зөөлхөн бити болчоосай. Бас нэг жоохон хүчтэй юм ба. Тэгмүүд манай ээж аав маа бүгд л ингэ нэг эрхлүүлдэг хүмүүс. Дүү бас эрхлүүлнэ. Тэгмээ маа хүүхд айдаг юм байхгүй. Айлгадаг юм байхгүй. Би үрт эрхлүүлээд байж болохгүй. Тэгмүүд би нөгөө нэг аавын үүргийг хүлээж байгаа. Би тийм болохоор загиндаг хүн ганц би. Тэгээ ганц надаас айдаг. Тэгээ бас эмэгтэй хүнээс айдаг. Эмэгтэй хүн загнуулаад байдаг. Эрэгтэй хүүхд болгочмооргүй. Тэгэл яг энэ дээр ингээ гаргалгаа бол одоо хүртэл олоогүй. Тэгэл янз бүрийн юм үзэл, сонсоод, уншаал яваал энэ. Гэтэ ингээд загнах үед нь загинчж байгаа. Гэтэ загнасныхаа дараа дандаа тайлбарлаж хэлж байгаа уучлаарай.
Ээж нь сая муухай аж гаргасан те. Намайг уучлаарай. Би загинсан нь буруу. Гэхдээ яагаад тэгсэн гэж чи ингэж байгаа болохоор ээж нь уурлаа шүү. Би байнгын загнах болгоно. Угаасаа зөндөө загинж байгаа. Загнахаас өөр сонголт өгдөг. Бүгд эрхлүүлээд болохоор эрхийн балаа бити болчихсон гэж бодоод. Тэгээд загнах болгохны дараа. Эрэгтэй хүүхдээ жоохон хатуучлалтай байвал ер нь л зүгээр ах л та тий. Харин тий. Ер нь жоохон хатуучлалтай байвал зүгээр ядчил нэг ганц үг даач нэг үг хэлэнгуул одоо найз хүмүүстээ муудалцал чи ямар тэний ингэж л хаалгаас ав гарч чаргууд тийм. Тий. Ялангуяа хатуучлалтай. Тэр хаалгаас авч гардыг бол бас заахгүй л гэж байгаа. Шууд л сууя ярилцээ тий. Ууртай хоёулаа эндээс гарахгүй шүү. Ууртай хоёулаа хамт чирээ юм чирээд гэрээс одоо ингээ яарад муудсан ч гэсэн хүүгээ хав хувцсыг өмсөд цэцэрлэг рүү яарад авчиж өгөхгүй. Суужаа за болцсон уучлаараа яриад яг эвлэрээд за одоо хоёулаа гарыг л тэрнээс нь ахуулаад заах гэж байна. Мэдгүй одоо бурууж байгаа юм зөндөө л байгаа. Яг тэгэд өөрөөсөө л зөв гэж бодож байгаа л дадлаад шүү дээ тий. Тэгээ миний хувьд зөв гэж бодож байгаа дадал одоо бусад хүмүүст энэстэй юу яриад энэ тийм байхгүй шүү гэж байгаа хүмүүс бас байна шүү дээ. Бид хоёрын хувьд л ер нь ингэж хичээж байгаа. Мэдхгүй шүү дээ. Одоо maybe зөв гэж бодож байна. Магадгүй 2 жилийн дараа өө яана энэ буруутсан байсан байна гэж дахиад ярьж магадгүй. Цэцэрлэг дээр иргэсийг айгүй хожоо ороосонд алдсан байсан гэж ярьдаг шиг тий. Жижиг юм дээр л нэг одоо мэдгэдэггүйсэн нэрэл 2-3 жилийн дараа мэдгэдэг. Амьд анх удаа л бүгд амьдарч шүү дээ гэж шүү дээ. Ойлооч анх удаа л ээжүүд болоо хүмүүжүүлж шүү дээ. Анх удаа л подкаст хийж байна. Бас одоо ойлгоорой. Бас зүг буруу ярьж магадгүй гэж. За хойлон бараг цаг болсон баг. Тий. Дуусгая тий. Тэгээ да. Ямар ч гэсэн тэгээд хүмүүжүүлэх гэж хичээж байгаа бүх ээжүүдтэй амжилт бүгдөө аауд ч бас байж магадгүй хичээж байгаа шүү. Тэгээ бас гоё хэрэгжүүлдэг. Бас манай эдэд бас хэрэгжүүлэхээр гоё дадал байл. Тэр бас санал болвол тий. Хүн хизээж хүүхдээ хулгайч болгоё гэж хүмүүжүүлдэг. Худлаа ярьдаг болгоё гэж хүмүүжүүлдэг. Хүн хүүхд юм уу болоосоо гэж хизээж хүмүүжүүлдэг. Ямар ч ээж бүгд л сайн сайхныг хүсч хүмүүжүүлж байгаа. Хаяа буруутсан алдцсан алдаанаас нь болоод хүүхд нь буруу, жоохон буруу юм дадалтай буруу болох гэдэг юмнар бол байгаа. Тэгэхээр бүгд л хичээж байгаа гэдгийг нь ойлгоорой. Хичээж байгаа шүү дээ. Анх удаа л ээж болж байгаа хүмүүс үү? Тий, би биендээ хайртай байцгаая. Гой комент чирээ. Тэр гоё уншмаар л ярилцмаар л бид нарыг бид хоёрыг үзэж байгаа хүмүүстүүд ямар сэтгэлтэй байна? Ер нь болоод байна уу? Ер нь зөвөө яриад байна уу? Болж юм. Болж ингэ бичээд байгаа. Болж ин лайк гэдэг үл ядаж нэг эрхийн уруу гоцоолгочод байвал за. Уул нэхлэгтэй байлаа. Нэрээ хэлж эхлэе гэсэн мартсан байна. Тий. Төгсгөлт нь ийм яалаа. Смайла. За бай. За бай. Дараагийн подкастаар уулзцгаая. Уулзцгаая.